Сайн байцгаана уу? За маш удаан хугацаанд мэдээлэл оруулсангүй явлаа. За миний хувьд бол зарим нэг зүйлүүдтэйгээ болон хувийн амьдралтайгаа холбоотой зарим нэг ажлуудыг хийж дуусгах ёстой, өөрчлөх ёстой зүйлүүд байсан учраас мэдээлэл одоо сувгаараа бол оруулж чадсангүй бодлаа. За нөгөө талаас болохоор 2026 маш одоо чухал жил өөрөө болж байгаа. Тэгэхээр 2026 онд Далайн Ван гариг маань за Санчир гариг за тэгээд маш олон өөр одоо дотор талын гаригууд маань бас нэлээд олон хөдөлгөөн өөрчлөлтүүдийг бол хийж байна. За яг одоо рекорд хийж байгаа энэ өдөр бол 2026 оны 2 сарын 20-ны өдөр. За энэ мэдээллээр юуг ярих гэж байгаа вэ гэвэл Далайн Ван гариг болон Санчир гариг хоёр хоорондоо 0% налуутай яг энэ өдөр хоньны ордонд аялж байна. За энэ бол маш том үйл явдлын одоо эхлэлийг тавьж байгаа үе байгаа. 2026 онд бол энэ хоёр чухал гариг маань 0% налуутай хоёулаа одоо хоньны ордонд хамтын аяллыг бол хийж байна. Тэгэхээр өнгөрсөн одоо 2 жил хагасын хугацаанд загасны ордонд энэ хүү хоёр гариг маань бол ойртсон, холдсон, ухарсан урагшлан хөдөлгөөнүүдийг бол хийсэн. За дэлхийд даяар мэдээж одоо энэ хоёр гариг маань хамтдаа аялж байгаа нь дахин том зүйлийн эхлэлийг одоо тавих бүрэн боломжийг хангаж өгж байгаа юм аа. За мэдээж хамгийн сүүлд мэдээж энэ хоёр гариг хоорондоо ойрхон уулзсан газар бол Матрын орд байсан. Гэхдээ 0% налуутай биш. Энэ бол Матрын ордонд 1989 онд уулзсан байгаа. Тэгэхээр Матрын орд бол мэдээж одоо хууль дүрм, за нийгмийн системийн одоо асуудлуудыг бол өөрчлөх ийм боломжийг олгосон. Тэгэхээр 89-с 90 онд бол мэдээж одоо Монгол улсад бол арчилсан одоо хөдөлгөөн бол болж ирсэн үе байгаа. За тэгэхээр бол мэдээж одоо системийн өөрчлөлтүүд бол энэ үе дээр гарч ирнэ. За Далайн Ван гариг бол өөрөө хамгийн бурханлаг, хамгийн одоо сүнслэг бидний одоо бодит амьдралаас тасарсан одоо ийм дотоод болон ямар нэгэн одоо зүйлийн хүчин нөлөөнд автах, за өөрчлөх, за чиглүүлэх юм боломжийг өгдөг ийм сүнслэг одоо гариг байж байдаг. За бидний хамгийн их төсөөлөл, мөрөөдөл, за зарим тохиолдолд одоо зүүн совин мэдрэмжинд ирдэг ийм нөлөөллийг үзүүлдэг гариг бол өөрөө Далайн Ван гариг байдаг бол Санчир гариг өөрөө бодит одоо системтэй өөрчлөлтийг хүсдэг, бодит үр дүнг харуулдаг. За ямар нэгэн байдлаар илүү одоо нэг юм гарт баригдаж нүдэнд харагдах үйс юм прагматик өөрчлөлтийг бол өгч байгаа гариг байдаг. Тэгэхээр энэ хоёр гариг маань уулзснараа за хүн болгонд одоо ямархуу өөрчлөлтүүд өгөх вэ гэдгийг мэдээж ордуудаар бол дамжуулан ярина. Гэхдээ бол мэдээж одоо бидний амьдралд хоньны ордонд болж байгаа. За тэгээд Далайн Ван гариг маань хоньны ордонд 0% налуутай Санчиртай аялснараа за энэ хүү өдөр бол магадгүй одоо маш том лидерүүд одоо төрөх боломжтой үе байгаа. За хоньны орд бол өөрөө лидерүүдийг хариуцдаг. Томоохон өөрчлөлтийг хийдэг маш зоригтой, манлайлсан ийм одоо хүмүүсийг илтгэдэг, ийм өөрчлөлтийг илтгэдэг. За ялангуяа хоньны орд бол хүний нүрийн хэсэг, толгойн хэсэг болон бие физиолог хариуцдаг орд байдаг. Тэгээ Санчир гариг одоо энэ ч ирснээр Далайн Вантай хамт аялснараа өнөөдөр одоо яг аялал маань болж байгаа энэ үед бодит өөрчлөлтийг, бие физиологийн өөрчлөлтийг за бусдыг манлайлан байлдан дагуулах лидерүүдийг одоо төрүүлэх боломжийг дараагийн 35 жилийн турш одоо өгөх нэ. За нөгөө талаас болохоор мэдээж энэ одоо томоохон хоёр чухал гариг маань таны амьдралын хүсэж мөрөөдөд байгаа биелэлээ олж чадахгүй байгаа тэр мөрөөдөл биелэлийг бас олоход туслах үйс. Нөгөө талаасаа бас мэдээж Далайн Ван гариг маань өөрөө золиослолыг шаарддаг. За тэгвэл одоо урт насны, өмнөх насны гэр бүлийн эцэгхийн өөрийн хийсэн гэсэн энэ олон золиосуудыг та энэ хоёр гаригийн нөлөөлөлд бол одоо эргүүлэн төлөх, бодтойгоор олж харах төсөөлөл мөрөөдлөө бас энэ амьдралд энэ хорвоо дэлхий дээр
өөрийн болгох бүрэн боломжуудыг бол өгж байгаа. Мэдээж энэ энергитэй бол маш зөв одоо харьцах шаардлагатай. Альва одоо хийсэн үйл чинь үр дүн хийж байгаа зүйлүүд чинь бол мэдээж дараагийн хугацаанд танд ямар нэгэн байдлаар үр дүнтэй өөрчлөлтүүдийг юм уу, эерэг юм уу, сөрөг юм уу өөрчлөлтүүдийг өгнө гэдгийг бол ойлгох шаардлагатай. За тэгээд энэ одоо түүхэн хугацаануудад энэхүү гариг маань бол одоо хоёр гариг маань маш олон шинжилт өөрчлөлт маш олон одоо томоохон лидерүүдийг төрүүлсэн байж байгаа. Нөгөө талаасаа 0% налуутай одоо Далааван, Санжирх гариг хоёр маань хамтдаа аялж яхад одоо түүхэд бол маш олон томоохон дэлхийг эргүүлсэн том лидерүүд бол төрсэн байдаг. За нөгөө талаас болохоор энэхүү хоёр гариг маань хоньны ордон 0% налуутай аялж байгаа маань том зүйлүүдийг эхлүүлж байна. Ягаад тэгэхээр хонь бол одоо дэлхийд дахны чартыг зурхад хонь бол мэдээж одоо эхлэлийг хариуцна. За өнгөрсөн одоо жилүүдэд бол мэдээж таны амьдралд болон дэлхийд дахин маш олон одоо өөрчлөлтийг эхлүүлэх одоо явуулах юм өөрчлөлт гэдэг юм аа. Одоо юу хэрэгцээ шаардлагагүй болж байна, юу хэрэгцээ шаардлагатай болж байна гэдгийг олж харсан юм өөрчлөлтийн жилүүдийг бол авчирсан баг. За нөгөө талаас бол маш олон одоо ус газар бие махбодууд идэвхтэй болсон. За нар сарны хэртэлт бол мэдээж охин болон загасны ордонд бол болсон. Тэгэхээр энэ үеүүдээр одоо хүмүүс өөрийнхөө дотоод одоо сэтгэл зүй, дотоод оюун санаа, дотоод асуудлуудтайгаа харьцахаас гадна Санжир гариг загасны ордонд байрших хугацаандаа бол мэдээж илүү яг төвчээртэйгээр одоо мэдээллүүдийг өөртөө одоо даунлоод хийх гэх юм уу, дотроо та одоо ойлгож мэдэрч яг том алхмыг хийхэд нэг тийм бэлэн бос одоо мэдрэмжөө төрж исэн бол энэ одоо хоёр гариг маань хоньны ордонд хамтын аяллыг эхлүүлснээр мэдээж таны амьдралд алхам хийх боломжуудыг илүү нээж өгнө гэсэн үг. За гэхдээ дангаараа Санжир гариг маань хоньны ордонд биш, Далааван гаригтаа бас ингээд аялж одоо шинэ эхлэлүүдийг тавьж байгаа учраас зарим тохиолдолд ямар нэгэн байдлаар spiritual сүнслэг одоо харах өнцгүүд чинь хамтдаа одоо энэ хүү аялалд бол маш чухал нөлөөтэй. За нөгөө талаасаа бас магад одоо дараагийн жилүүдэд илүү spiritual одоо сүнслэг оршихуйг харах одоо ухаан одоо өөрчлөгдөх. За мэдээж одоо хоньны ордонд Санжир гариг байгаа маань таныг бас нэг төрлийн өөрийгөө ямархуу байдлаар илэрхийлж сурах вэ. За мэдээж хонь бол маш төвчээргүй, маш яруу, альва асуудалд хандах, бодлогогүй хандах хандлагуудыг чинь Санжир гариг одоо байршснаар таныг илүү зөв одоо энерги гаргах. За мэдээж хонь бол илүү одоо дур хүсэл, итвэхтэй, инерцтэй, урагшлах алхмыг одоо хийдэг бол Санжир гариг энд одоо ирснээрээ дараагийн 2 жил бол таны хувьд зөв байдлаар өөрийгөө илэрхийлэх, зөв байдлаар өөрийгөө харуулах, зөв байдлаар өөрийнхөө одоо дур хүсэл, мотивац, зорилго тэмүүллээ зөв илэрхийлж зөв тийш нь чиглүүлэх юм боломж өгнө. Тэгэхээр бол мэдээж дараагийн 2 жилдээ хүмүүс маань өөрийнхөө сонирхол, өөрийнхөө passion тий энэ зүйлийг бол их зөвөр илэрхийлж сурахыг бол энэ Санжир гариг маань бол өгнө. Санжир гариг бол мэдээж альва зүйл дээр шат дарааллыг танаас шаардна. Илүү зөв одоо системийг танаас шаардна. Хоньны орд бол өөрөө эргэлтлүү урагшлах, өөрийнхөө зорилгыг бий болгох, зорилгынхаа араас хинээрч одоо хэлүүлэхгүйгээр зохицолтгүй зүтгэх юм хоёр энергийг маш зөв одоо та ойлгож ажил амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. За Далааван гариг бол Далааван гариг за болон Санжир гариг хоньны ордон 300 жилийн одоо өмнө хамтдаа бол аялж ирсэн байх нь байна. За нөгөө талаасаа түүхэнд бол маш олон өөрчлөлтүүдийг энэ хүү хоёр гариг маань авчирч ирсний нэг бол 1861-с 1875 оны хооронд одоо
Америк улсад бол томоохон civil war одоо болж ирсэн байх нь байна. За ерөнхийдөө бол энэ бол маш чухал ийм шинжилэлт өөрчлөлтийг авчрах юм боломжтой. За ялангуяа хоньны ордонд боснороо томоохон лидерүүдийг төрүүлэх буюу лидерүүд маань энэ үеэр бол маш олон шинэ лидерүүд төрөн гарч ирэх, улс их орныг, бусдыг зүгээр иргэн тойрныхоо хүрээлэлт хүртэл өөрчлөлт авчрах хин нэгэн хүн бол одоо төрөх нэ юм уу гарч ирэх нэ гэсэн үг. За хүүхдүүдийн хувьд бол newborn те шинтэрч байгаа хүүхдүүдэд бол одоо энэ хүү гариг маань нөлөөлөл бол маш их идэвхтэй авчирна. Тэгэхээр бол төрөлхийн одоо байглаас зайсан байлдан дагуулагч нар одоо энэ хүү өдрүүдэд төрөх нэ. За мэдээж ордуудад маань ямар хуу өөрчлөлтүүд авчрах юм бэ? Ордуудад маань ямар хуу өөрчлөлтүүд за ялангуяа одоо мандаж байгаа орд болон одоо нар сарны ордыг бол бүгдийг нь сонсох хэрэгцээтэй. Ялангуяа мандаж байгаа орд бол таны бие физиологи одоо өөрчлөлтүүдийг авчирна. Таны урагшлах одоо гол эрчмийг нар сар бол мэдээж таны ажил, карьер болон гэр бүлийн амьдрал, сэтгэл зүйн дотоод өөрчлөлтөнд чинь илүү их одоо авчрах боломжтой. Тэгэхээр аль алийг нь сонсож явах шаардлагатай. За хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд ирж байгаа энэ одоо дараагийн 35 жилийн том эхлэл, шинжилэл, өөрчлөлт таны амьдралд хаана болох нь вэ? Та юуг золиослж, юуны араас энэ золиос болон өөрийнхөө хүсэл мөрөөдлийн араас та хаашаа явах гэж байгаа вэ гэдгийг одоо мэдэх боломжтой. Тэгэхээр хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд за ялангуяа одоо таны юу гэдэг 1989 оноос өмнө төрсэн за тэр үеэр төрсэн хүмүүс бол мэдээж мандаж байгаа орд нь хоньны орд бол таны хувьд ажил, карьер за өөрийгөө одоо нийгэмд ямар хуу байдалтай авч явах уу? За таны хувьд бол карьер гэж юу вэ? Ажил, карьер дээрээ та ямар хуу одоо алхмуудыг хийж ирсэн бэ? Ер нь ямар сонголтыг та өдийг бол хийсээр ирсэн бэ гэдэг дээр чинь томоохон шинжилтүүд бол гарч ирнэ. Магад таны хувьд илүү их чөлөөтэйгээр ажил, карьераа хийх боломжийг энэ ирж байгаа дараагийн одоо 35 жилийн туршид та сонголтыг бол хийх боломжтой. Яагаад гэхээр 70 гарыг бол зарим тохиолдолд таныг хин нэгэн болоход ч илүү нөлөөлсөн. Зарим тохиолдолд та илүү бодтойгоор олж хараагүй. Магад таны хувьд бусдыг даган дуурайж ямар нэгэн мэрэгжлийг сонгосон, ямар нэгэн байр суурийг эзлэх гэж хичээж ирсэн бол энэхүү одоо 70 ман одоо санчир гарагийн нөлөөлөл маань таныг төрөхөд яг карьерийн чинь байршил дээр бол байсан гэсэн. Тэгэхээр энэ өөрчлөлт бол одоо таны хувьд өөрөөр харах өнцгийг бол өгж эхэлнэ. За мэдээж таны хувьд илүү өөрийнхөө сонирхож байгаа, мөрөөдөж байгаа, төсөөлж байгаа зүйлийнхаа араас явах боломжийг өгөх боломжтой. За нөгөө талаас бас ялангуяа таны мандаж байгаа ордон дээр энэхүү одоо хоёр гариг маань одоо хамтын аяллыг эхлүүлж байгаа учраас таны хувьд өөрийнхөө бие физиологоор бусдад нөлөөлөх, өөрийнхөө харж байгаа өнцгөр бусдад нөлөөлөх, магад таны хувьд өөрийнхөө одоо хүсэж байгаа тэр хэн нэгэн хүн болоход таны нүүр царай, бие физиологи та өөрийгөө бусдын төлөө золиослоход таны бие физиологи, нүүр царай болон таны өөрийгөө илтгэх, бие авч явах байдал хүртэл нөлөөлөх бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр энэ чиглэлийн ажил, карьеруудыг та сонгох, энэ чиглэлийн ажил, карьеруудыг илүү шамдан орох бүрэн боломжийг бас энэхүү хоёр гариг маань өхийг үгүйсэхгүй байна. За нөгөө талаасаа бас мэдээж өөрийгөө золиослох гэдэг зүйлүүд маань танд ямар нөлөөллийг үзүүлэх вэ? Өөрийгөө хэн болохыг, ямар хуу байхыг, ямар хуу байдлаар өөрийгөө илэрхийлэхийг энэхүү хоёр гариг маань өгнө. За нөгөө талаас магадгүй таны хувьд эрүүл мэндтэйгээ холбоотойгоор шинэ өөрчлөлт эхлэлүүдийг бол тавих бүрэн боломжтой болно. Хоньны ордны мандалттай хүмүүс маань энэ үеэр магад одоо маш их жин хаях, за эсвэл эрүүл мэндээс шалтгаалan зарим нэгэн детоксуудыг маш их хийх, за магад одоо юу гэдгийг хоол хүнсээ өөрчлөх, за харагдах төрөх байдал, бие авч явах байдал ч өөрчлөлт маш их өөрчлөх бүрэн боломжтой. Ба мэдээж санчир гариг маань энэ үеэр таны мандаж байгаа ордон дээр байснараа эрүүл мэндтэй холбогдсон зарим нэгэн шинэ алхмуудыг хийхгүй бол эрүүл мэнд төр чи өөртөл зарим нэгэн асуудлууд үүсхийг бол үгүйсэхгүй байна. Тэгэхээр таны хувьд бол өөрийгөө харах өнцөг, бусдад өөрийгөө нөлөөлөх өнцөг, бас бие авч явах байдлууд чинь асар олон ийм одоо өөрчлөлтүүдийг өгөн. За мэдээж 70 мянган гарыг бол бас таны мандаж байгаа ордонд ирснээр та бусдад итгэл үнэмшил, та бусдад өөрөөрөө биеэрээ, царайгаараа, нүүр,
толгой, за биеийн бүхэл бие физиологиор одоо өөрийгөө золиослон харуулж бусдад нөлөөллийг болон бусдад ямар алхмуудыг хийх вэ гэдгийг бол харуулах юм бүрэн боломжийг бол энэхүү хоёр гариг маань бол өгнө. За нөгөө талаас болохоор таны хувьд ирж байгаа энэ одоо хоёр гаригийн нөлөөлөл нэг талаараа таныг их тийм их зүйл болгоомжтой, хашир, илүү бодтой харах ба өөрийнхөө төсөөлөл мөрөөдлийг ажил хэрэг болгоход зөвхөн одоо таны бодол биш, таны алхам ямар байдлаар нөлөөлөх үү гэдгийг өгнө. За мэдээж санчир гариг бол аливаа зүйлийг жоохон удаашруулна. Аливаа зүйлүүд дээр тийм хурдцтай одоо эерэг за би энийг хийнэ гэж шууд нөлөөлөх боломжгүй. Тэгэхээр бол та илүү системтэйгээр харах, за илүү төсөөлөн мөрөөдөж өөрийгөө золиослох, бүрэн хэмжээний итгэл үнэмшилтэй, за өөрийгөө мотивацлах, өөртөө шаардлага тавих бүрэн боломжтой ийм үеуд бол дараагийн 2 жил танд залгаж байна. За тэгэхээр мэдээж одоо далайн мангийн нөлөөлөл бол таны гадаад үзмж байдалд чинь илүү таатай энергийг бол өгнө. Тэгэхээр магадгүй та их гоёмсог харагдах. За нэг талаараа бас их тийм эерэг нөлөөллийг таны гадаад нөхцөл байдал дээр үзүүлж байгаа болохоор та илүү glamorous буюу гоёмсог харагдах хүртэл энэ байдлуудыг далайн ман маань өгнө. За үе та өөрөө их тийм төөрөлдсөн юм шиг мэдрэмжүүдийг бас их авах боломжтой. Далайн ман гариг маань одоо spiritual буюу сүнслэг, divine буюу одоо илүү бурханлаг, илүү одоо юу гэдэг юм бодит бос боловч таны сэтгэлд ингээд ямар нэгэн байдлаар өөрийн чинь бурхантай харьцаж байгаа мэт юм уу, эсвэл ямар нэгэн далдын хүч зүйл танд тусалж байгаа юм шиг мэдрэмжүүдийг нэг талаараа өгөх боломжтой. За сөрөг талын хувьд бол мэдээж та одоо хаашаа явахаа мэдэхгүй болох их одоо хэсэг хугацаанд өөрийгөө юу хийгээ явж байгаа вэ гэдэг дээрээ бас ингээд lost буюу төөрөлдөх юм мэдрэмжүүдийг бол өгнө. Гэхдээ таны хувьд мэдээж энэ одоо бурханлаг, энэ сүнслэг мэдрэмжийг одоо өөртөө дахин одоо дараагийн 13-аас 14 жилийн турш танд маш их юм мэдрэмжүүд төрүүлсэн юм үеүүдэд илүү их өөрийгөө сонсож сурах. Өөрөөс чинь илүү одоо ямар зүйл таныг одоо цаагуур нөлөөлж чиглүүлээд байгаа гэдэгтэйгээ мэдрэмжүүдийг та хоорондоо маш зөв одоо харилцааг үүсгэх хэрэгтэй. Болж игэл илүү одоо тийм өөрийнхөө бие физиологийг цэвэрлэх, энерги цэвэрлэх шаардлагатай юм уу тань дээр ирж байгаа. За дараагийн одоо орд бол мэдээж үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хоёр чухал гаригийн нөлөөлөл маань 0% налуутай санчир, далайн ман гариг. Энэхүү хоёр гариг маань үхрийн ордонд ямархуу нөлөөллийг авчрах гэвэл за үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо жилүүдэд за ер нь бол болж өгвөл илүү одоо сүнслэг, за илүү их бусдад өөрийгөө золиослсон, за ямар нэгэн байдлаар нийгмээс гадуурхагдсан, нийгмээс одоо нийгэмд болон бусдад одоо их тийм сул дорой хүмүүст их туслах ийм боломжуудыг бол хангаж байна. За үхрийн ордныхны маань хувьд бусдад илүү их тус нэмэр үзүүлэх, бусдад их үйлчлэх буюу сервис хийх, үйлчилгээ хийх. За магадгүй нөгөө талаасаа таны хувьд бас одоо юу гэдэг донтолттой холбоотой асуудал, за нийгэмд хэний хүн одоо юу гэдэг донтолтонд автсан, нөгөө талаараа бас одоо гадуурхагдсан, эмнэлгийн одоо чиглэлийн ажлууд, сервис төрлийн ажлууд, үйлчилгээний холбогдлолтойгоос гадна ямар ч байсан ингээд нэг тийм өөрийнхөө ажлаас гадуур одоо эмзэг бүлгийнханд зориулсан ч гэдэг юм уу, хараа хяналтгүй нийгмээс одоо тусгаарлагдсан тэр хүмүүс зориулж та ямар нэгэн үйлчилгээ сервисүүдийг ирж байгаа жилүүдэд хийвэл маш чухал нөлөөтэй болох нь байна. За нөгөө талаасаа бас таны хувьд өөрөө бас илүү их
өөрийнхөө одоо далд ухамсар, зүүд нойр, өөрийнхөө сул тал, давуу талуудыг илүү их ойлгосон, мэдэрсэн. Тэгээд ирж байгаа ялангуяа 2 жилийн туршвал та өөрийнхөө юу бодит, юу сулд ороо. За өөрийнхөө сэтгэл зүйн асуудлууд, өвчлөлүүдийг эрүүл мэндтэй холбогдсон, одоо таны оюун санаа, сэтгэл зүйтэй холбогдсон зөвхөн бие физиологийн болон сэтгэл зүйн эрүүл мэндтэйгээ холбогдсон олон өөрчлөлтүүдийг та хийх шаардлагатай болно. За мэдээж эхлээд бол та өөрийнхөө энэ асуудлуудыг мэдэхгүй, ойлгохгүй хэсэг хугацаанд явах байх, эсвэл олж харах боломжийг өгөх байх. За олж харснараа үүнтэйгээ холбоотойгоор ажиллах бүрэн боломжийг бол өгнө. За нөгөө талаас болохоор мэдээж одоо оюун санааны хувьд та альва зүйлүүдийг хийж бүтээхэд эхлээд маш их цэвэрлэгээ behind буюу ямар нэгэн хаалганы цаана хийгдэж явах ёстой тийм. Ямар нэгэн байдлаар та шинэ зүйлийг эхлүүлэхийн тулд хуучин одоо хэрэгцээ шаардлагагүй олон энергиудыг одоо цэвэрлэгэнд оруулах шаардлагатай, өөрчлөх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ үе маань бол ирж байна. Тэгэхээр таны хувьд бол ирж байгаа одоо 2 жилд ялангуяа болж өгвөл одоо амьдралдаа шинэ эрчим, шинэ энерги, шинэ өөрчлөлт эхлүүлэхийн тулд маш олон өөрчлөлтүүдийг хаалганы цаана хийх ёстой буюу одоо танд өөрийнхөө нээж чадахгүй байгаа тэр олон хаалгануудыг ороод цэвэрлэгээ хийх шаардлагатай буюу spiritual сүнслэг одоо тэр элементүүдтэйгээ харилцаа үүсгэх шаардлагатай болно. Энергийн цэвэрлэгээ мэдээж зүгээр бодитойгоор хүртэл өөрийнхөө хэрэгцээ шаардлагагүй зүйлүүдийг гаргаж хаях. За нөгөө талаасаа бас одоо өөрийнхөө сэтгэл зүйн олон асуудлуудтайгаа нүрт тулах хүртэл шаардлагатай юм уу яа. Тэгэхээр за сүнслэг оршихуй талаасаа бас мэдээж таны хувьд өдийг хүртэл та юуг амьдралдаа хэрэгжүүлж ирсэн. Төрхөөсөө өдийг хүртэл одоо таны амьдралд яг ямархуу системээр, ямархуу байдлаар та амьдралд хандаж ирсэн. Энэ болгон дээр хүртэл та дахин өөрчлөх одоо далд ухамсартаа хүртэл өөрчлөлт, системийн өөрчлөлт хийх, далд ухамсартаа хүртэл та өөрчлөлтийг гаргахын тулд магадгүй одоо хипнотерапи хийлгэж болж байна. Магадгүй та одоо маш их бясалгалд суух боломжтой болж байна. Дээрэс нь бас бясалгалд одоо ямар нэгэн тийм одоо үйлчлэгээний одоо хэсгүүд гэж байдаг. Тэрэнд хүртэл суух, тэрэнд хүртэл ажиллах ийм боломжуудаар та өөрийнхөө энэ одоо үлийн үүрэг кармик одоо системүүдийг бас дахин шинжлэх, өөрчлөх боломжуудаар хүртэл тодорхой хэмжээнд хангаж байна. За нөгөө талаасаа холын улс орон руу аялах. Урд нь одоо очиж исэн юм уу, очих ёстой байсан газруудаараа аялах бүрэн боломжийг хүртэл энэ 2 гариг маань танд өгнө. За нөгөө талаасаа бас таны хувьд олон одоо бодож исэн өөрийн мэдлгүй хийдэг одоо зан арын шин асуудлуудаа хүртэл энэ үеэр олж харах нэ. Тэгэхээр бол энэ бол маш том юм далд ухамсарын сэрэлтийг өгөх боломжтой энэ гайхалтай үе үхрийн ордныханд маань ирж байна. За мэдээж үхрийн ордныхны маань хувьд ажил, карьер, гэр бүлийн хандлага дээр хүртэл дээрх одоо алхмуудыг бас хийж одоо шинжлэх шаардлагатай. Мэдээж таны ажил дээр ямар дайсагнал саадууд үүсээд байна, хэн таны ард урдуур ямар асуудлууд үүсгээд байна. За мэдээж гэр бүлийн амьдралд таны одоо өдийг хүртэл хийсээр байсан одоо асуудлууд, зан харилцааны асуудлууд, хандлагууд хүртэл энэ үеэр маш их шинэ өөрчлөлтүүдээр харах өнцгүүдээр бол эхлэх нэ. За энэ дараагийн орд бол ихрийн орд. За ихрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ 2 чухал гаригийн 0% налуутай санчир далавангийн нөлөөлөл таны амьдралд юуг та золиослож, та юуг та илүү ажил хэрэг болгож, ямар хүсэл мөрөөдлөө та биелүүлэхэд энэхүү 2 гариг маань нөлөөтэй. За таны хувьд бол мэдээж одоо нийгэмд эзлэх байр суурь, хүмүүсийн дунд за интернет, сошиал медиа
одоо хэсэгт ямар нэгэн одоо таны хувьд төсөөлөл, мөрөөдөл, өөрчлөлт, шинжилт хийхийг хүсэж байгаа бол эхрүүдийн маань хувьд бол энэ үе маань бол маш таатай өөрчлөлтийг бол өгнө. За таны хувьд бол мэдээж эхрүүд маань хүсэл зорилго тэмүүлэл таны хувьд юу яг одоо таны хүсэл мөрөөдөлд байгаа вэ? Энийг найз нөхөд, нийгмийн хүрээлэлд ямар хуу өөрчлөлтөөр авчрах уу? За магадгүй зарим тохиолдолд одоо олон хүнийг хамарсан томоохон хөдөлгөөн, цуглаан өөрчлөлтийг хүртэл эхрүүд маань хийх бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бас энэ эргээд одоо нийгэмд ямар хуу томоохон шинжилт өөрчлөлтүүдийг авчрах уу? Таны амьдрал болон хүсэл мөрөөдөл, за коллектив буюу нийгмийг дагсан хүмүүсийг хамарсан олон энэ өөрчлөлтүүд дээр танд та ямар одоо хүсэл шинжилтийг хийх гэж байгаа. Энийг ажил хэрэг хийх бол бүрэн боломжийг бол танд хоньны ордонд аялж байгаа энэ хоёр чухал гариг маань өгч байгаа. Тэгэхээр сул талын хувьд бол мэдээж энэхүү хоёр гариг маань таны зарим тохиолдолд бодит бус найз нөхөрлөөс чинь холдуулах, зарим тохиолдолд хүмүүс таны амьдралд яг ямар хэрэгцээ шаардлагатай байгаа. Найз нөхөд, нийгмийн хүрээлэл маань өнөөдөр таныг сонсдог, таныг ойлгодог, таны хүсэж байгаа тэр мөрөөдөл, хүсэл мөрөөдөл рүү чиглүүлж байна уу? Энэхүү зүйлүүд маань тантай ямар хамааралтай, ямар нөлөөлөлтэй байна уу гэдгийг хүртэл анзаарах боломжийг бол танд өгнө. За дээрэс нь таны амьдралд одоо хүсэл мөрөөдөл дээр чинь нөлөөлөх ямар хуу одоо бодит үр дүн авчрах нөлөөлөл хүрээлэл байна. Энийг хүртэл дагуулж харах бүрэн боломжтой. Нөгөө талаасаа бас таны хувьд ирж байгаа энэ хоёр гариг маань танд бодит үннийг ялгаж салгаж яг өөрийн чинь хүсэл мөрөөдөлтэй адилхан одоо нөхөрлөл хүрээллийг бий болох хүмүүстэй илүү их ойртох. Магадгүй энэ хоёр гариг маань таныг найз нөхд дээрээ илүү их таних ухаан, цөөлөх, за магадгүй хинтээ илүү их найзлах уу, ямар хүмүүстэй илүү их ойрхон байснараа таны хүсэл мөрөөдөл дараагийн хийх гэж байгаа одоо золиос одоо зүйлүүд маань таны амьдралд ямар хөө нөлөөлөх авчрах уу гэдэг дээрээ хүртэл том шинжилт өөрчлөлтүүдийг та хийх нь байна. Тэгээ нөгөө талаас болохоор мэдээж энэ ирж байгаа хоёр гаригийн нөлөөлөл таны амьдралд санхүүгийн болон урт удаан хугацааны одоо хөрөнгө оруулалтыг ямар зүйлд хийх үү, юунд илүү их хийх үү гэдэг дээр ч хүртэл нөлөөлөл бол авчирна. Тэгэхээр таны хувьд дараагийн одоо 2 жил дээр ялангуяа өөрийнхөө хүсэл зорилгыг нэгт тавьж үүнийхээ араас нэлээд үр дүнтэй сурах, мэдэх, хөгжих ийм боломжууд хүртэл гарч ирнэ. Тэгэхээр таны хувьд дараагийн 2 жил дээр бол магадгүй өөрийнхөө дуртай чиглэлээр сурах, онлайнаар сурах, эргээд энэ маань нийгэмд хэрэгцээтэй, бусад хүмүүст хэрэгцээтэй ямар өөрчлөлтүүдийг авчрах уу гэдэг дээр хүртэл их тийм хүсэл мөрөөдөл чигүүлсэн ийм өөрчлөлтүүдийг бол та авчрах нь байна. Мэдээж бол нөгөө талаасаа худал хуурмаг хүмүүс, тойрон хүрээлж байгаа хүмүүс чинь хүсэл мөрөөдөл дээр чинь ямар хуу одоо саад асуудлуудыг авчрах уу гэдэг дээр хүртэл анхаарах хэрэгцээтэй. За буруу хүмүүстэй бас илүү их нөхөрлөж одоо үүнийг юм уу эсвэл хэтэрхий их одоо төсөөлөл мөрөөдөл чинь таны хийсвэр зүйлүүд рүү чиглүүлэхээс бас болгоомжлох шаардлагатай ийм одоо жилүүд бол ирж байна. За нөгөө талаасаа бас мэдээж таны хувьд энэ хоёр гаригийн маань нөлөөлөл эхрийн ордныхонд илүү их олон зорилго тэмүүлэл гадагшаагаа чиглэсэн, төсөөлөл хэрэгжүүлсэн олон төрлийн шин гадны хүмүүстэй нөхөрлөл хүрээллийг бий болгосон бас ийм өөрчлөлтүүдийг авчрахыг үгүйсэхгүй. За мэдээж дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд ирж байгаа хоёр чухал гариг буюу санчир, далааман гариг 0% нөлөөтэй мэлхийн ордныхны маань хувьд. За ялангуяа таны хувьд энэ маань таны ажил, карьер, нийгэмд эзлэх байр суурь, албан тушаал, бусдад ямар хуу байдлаар та танигддаг, харагддаг, ойлгогддог вэ гэдэг дээр чинь илүү их нөлөөтэй. Тэгэхээр таныг юу хийдгээр чинь хүмүүс бас нэг талаар чинь таньдаг бол энэ одоо ирж байгаа
маань нөлөөлөл таны амьдралд ажил карьер дээр ч том шинэ алхам эхлэлийг бол тавина. Тэгэхээр бол таны хувьд энэ үеэр албан тушаал, байр суурь, за дээрээс нь системтэй холбогдсон таны дээр байгаа албан тушаалтнууд, за нийгэмд эзэлж байгаа энэ хүмүүс буюу таныг чиглүүлж байгаа хүмүүс, таны дарга магадгүй ажил олгогч, энэ болгонтой холбоотойгоор таны харах өнцөг маш их өөрчлөлтөнд бол орох нь байна. За нөгөө талаасаа бас таны хувьд өөрийгөө та харах өнцөг, өөрийгөө та одоо юу гэдэг ажил карьер дээр харах өнцөг. Жишээлбэл таны хувьд энэ үеэр албан тушаал одоо ахих бүрэн боломжийг бол энэ хүү хоёр гараг маань өгнө. Гэхдээ та юуны төлөө энэ албан тушаалд гарч байгаа, юу хийж бүтээхийн төлөө энэ ажлыг авч байгаа, эсвэл энэ ажлыг зорж байгаа, энэ байр суурьны төлөө явж байгаа вэ гэдгээ хүртэл маш их одоо анхаарах шаардлагатай. За дээрэс нь таны хувьд дараагийн 2 жил дээр ажил карьерийн хувьд зарим тохиолдолд нэг бол та одоо сонголтоо хийхин тулд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг золиослох, эсвэл таны хувьд сонголт хийснээрээ таны хүсэл мөрөөдөл золиослогдох. Гэхдээ эргээд энэ маань таны одоо байр суурь, нийгэмд эзлэх одоо болон эргээд бусад хийх нөлөөлөлт чинь асар их өөрчлөлтүүдийг бол авчрах учиртай. Тэгэхээр таны хувьд энэ ирж байгаа сонголт болон ирж байгаа энэ хоёр чухал гаригийн нөлөөлөл ажил карьер албан тушаал дээр чинь асар том эргэлт өөрчлөлтүүдийг авчрахаас гадна таны хувьд өөрийнхөө одоо байр суурийг, ажил карьерийг харах өнцөг маш их шинжлэгдэн өөрчлөгдөж, өөртөө итгэх итгэл, өөрийгөө харуулах өнцөг болон ажил албан тушаал ямар нэгэн хариуцлагыг та үүрэх байдал бол за асар өөр төвшөнд, шинэлэг төвшөнд очих нэ гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд ирж байгаа энэ одоо хоёр чухал гариг маань таныг өөрийгөө одоо нийгэмд ямархуу байдлаар авч явах уу, ажил карьер болон өөрийгөө та ямархуу байдалд одоо бусдад харуулах өнцөг байдлууд дээр хүртэл та өөрчлөлтийг авчирна. За мэдээж та хэрвээ ямар нэгэн байгууллагыг одоо төлөөлдөг, эсвэл та илүү албан тушаалтан одоо илүү өндөр албан тушаалыг хариуцдаг бол мэдээж таны харагдах өнцөг, нийгэмд эзлэх байр суурь, ажил олгогчтой харагдах өнцөг, хийж байгаа ажил чи өөрөө бусдад нөлөөлөх байдал зүйлүүд дээр хүртэл та бусдыг илүү их одоо inspire буюу те одоо хүмүүст нөлөөлсөн, хүмүүст одоо илүү их хэн байж, юу хийж чадхаа харуулсан, бусдад нөлөөлсөн ийм албан тушаал карьер болон хийж чадах зүйлээрээ бусдад нөлөөлөх болон өөрийнхөө одоо байгаа байр суурин дээрээ маш том эргэлт өөрчлөлт шинжилтийг авчрах боломжийг олгосон ийм одоо таатай үе бол тань руу бол чиглэж байна. За нөгөө талаар шинэ ажил төрөлд орж байгаа, шинэ карьерийг эхлүүлж байгаа магадгүй хүмүүс маань бас энэ үеэр нэлээд одоо өөрчлөлтүүдийг авчрах нь байна. Магадгүй одоо таны орсон ажлын газар албан тушаалтангуудын хүртэл бодлыг, сэтгэл зүйг, ажлыг харах өнцгийг болон хийж байгаа ажлаараа нөлөөлж бусдад одоо маш том эргэлт өөрчлөлтүүдийг та байгууллагатаа хүртэл авчрах ийм том боломж, ийм том одоо мөрөөдөл зүйлүүдийг тээж эхлүүлэх нь таны амьдралд бас маш том эргэлт өөрчлөлтийг авчрах нэ. За энэ дараагийн хоёр орд бол Арслангийн орд. За Арслангийн ордынхны маань хувьд ирж байгаа хоёр чухал гариг маань Далаван болон Санчир. За энэ хоёр гариг маань таныг итгэл үнэмшил, сурч мэдэх, дахин одоо юу гэдэг ухамсар ойлголтыг нээж өгөх. Магадгүй таны хувьд ирж байгаа одоо жилүүдэд та итгэж байгаа шашин шүтлэг, амьдралыг харах өнцөг, амьдралаас сурах ухаан маш их өргөжөнд тэлхэн байна. За ихэнх одоо Арслангийн ордныхны маань хувьд бурханд итгэх, шашинд итгэх юм уу? Эсвэл ямар нэгэн одоо сүнслэг одоо зүйлд итгэх. Зарим маань мэдээж одоо ийм зүйлүүдэд итгэдэггүй, шүтдэггүй бол магад таны хувьд амьдралд чинь ямар нэгэн одоо тийм зүйлд итгэхүйц одоо өөрчлөлтийг авчирсан үйл явдал болсноор ч юм уу та ирж байгаа жилүүдэд одоо шашин шүтдэх юм уу, эсвэл илүү одоо spiritual сүнслэг болох юм уу,
Эсвэл олон сэргэлтүүдийг та авах нэ гэж ерөнхийдөө бол ойлгох хэрэгтэй. За мэдээж зарим маань энэ үеэр одоо сурах мэдэх ийм сонирхолтой орно. Та магадгүй одоо цаашид сургууль соёлд орж өөрийгөө боловсруулъя. За өөрийнхөө мэрэгшсэн мэрэгжлэр илүү их нарийн гүнзгий сурч мэдэж магадгүй та одоо бусдад багшлах, сурган хүмүүжүүлэх, бусдад нөлөөлөх юм боломжийг илүү боловсрал, education одоо зүйлүүдээр авах нэ гэж бол харагдаж байна. Тэгэхээр бол таны хувьд магадгүй дараагийн 2 жил болон дараагийн 35 жилийн турш бол магадгүй одоо бусдад нөлөөлөх үс юм томоохон өөрчлөлтийг эхлүүлэх. За тэр нь болохоор боловсролын системд за сурч мэдэх болон өөрийгөө дахин боловсруулж сургууль соёлд орох энэ үеэр бас зарим маань одоо коуч болох, бусдад одоо хүний амьдралд нөлөөлөх өөрчлөлтийг хийх юм уу, заах, чиглүүлэх чиглэлээр сурах, боловсрох бас энэ бүрэн боломжийг бас хангаж байна. За нөгөө талаасаа бас энэхүү одоо 2 гарагийн маань чухал нөлөөлөл таныг одоо маш олон ихтгэл үнэмшлэлээр одоо чиглүүлсэн аялал, семинар, зүйлүүд хүртэл явуулах юм боломжийг бол хангаж байна. За нөгөө талаас ер нь таны хувьд өөрийн амьдралыг харах мораль, этик, үзлүүд за энэ бол маш их өөрчлөгдөн. Бас нөгөө талаараа илүү их амьдралаас сурах ухаан одоо үүд хаалгаа нээж байгаа учраас зарим тохиолдолд өөрийнхөө хувьд өдийг хүртэл сурч мэдчихсэн зүйлүүд дээр дахин шинжилт өөрчлөлтүүд гарч ирж сурах. За астрологийн чартн дээр таны одоо 9th буюу одоо 9-р гэр бол мэдээж амьдралаас сурах ухаан болон илүү одоо тийм ямар нэгэн багш сурган хүмүүжүүлэгчд гарч ирдэг үе гэж. Тэгэхээр таны амьдралд хин нэгэн хүн багшлах гэж гарч ирэх. Одоо шав бэлэн болоход багш гарч ирдэг гэдэгтэй адилхан таны хувьд бол энэхүү дээрх одоо өөрчлөлтүүд бас таны амьдралд болох боломжтой. Тэгэхээр хин нэгэн одоо хүн танд заах, чиглүүлэх, сурган хүмүүжүүлж таныг амьдралыг бол харах өнцөг төр чинь маш олон одоо нээлтүүдийг хийх ийм өөрчлөлтүүдийг бол энэхүү 2 гарыг маань бас нэг талаараа авчирна. За нөгөө талаараа бас мэдээж дахин итгэж сурах, хувь тавилан дахин итгэх, итгэлийг танд өгсөн олон өөрчлөлтүүд таны амьдрал дээр ирж байгаа жилүүдэд бол болох нэ. За энэ дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа 2 чухал гарагийн маань нөлөөлөл таны сэтгэл зүйн дотоод айдас, стресс, таны одоо нийгмээс авсан, за гэр бүлээс авсан траума асуудал, сэтгэл зүйн дотоод өнцөг байдал дээр их том өөрчлөлтүүдийг энэлүү чиглэсэн өөрчлөлтүүдийг авчрах юм. Тэгэхээр таны хувьд бол мэдээж одоо хүн бол өөрийнхөө амьдралд үүссэн айдас, стресс зүйлүүдийг бол мэдээж таны тарих өөрөө нуусан байгаа тийм. Тэгэхээр таны тарих өөрөө нуухаас гадна та өөрийнхөө сэтгэл зүйн дотоод асуудал айдастайгаа нүр тулахгүй маш удаан хугацаанд энийг одоо ямар нэгэн зүйл донтолтоор, ямар нэгэн зүйлээр юм уу, ямар нэгэн хортой зүйлээр өөрийгөө маш их ингээд дарж, тайвшруулж явж исэн бол за үүнтэйгээ ажиллах борон боломжийг ирж байгаа 2 гарагийн нөлөөлөл маань танд өгнө. Тэгэхээр бол таны хувьд өөрийнхөө одоо тэр айдас, стресс, за тэр траума зүйлүүдийг 70 санчир гарагийн нөлөөллөөр бол илүү зөөлөж, илүү их одоо юу гэдэг ажиллах боломжууд бол танд ирнэ. За нөгөө талаас яагаад энэ одоо сэтгэл зүйн асуудлууд үүсэж байгаа вэ? Таны айдсаас гадна сэтгэл зүйн хямрал, стресс зүйлүүдтэйг нүүр тулж үүнтэйгээ холбогдсон байдлаар илүү их эрэл хайгуул хийх, илүү их унших, судлах, илүү их одоо зөв мэдээллүүдийг ойлгож харах, зөв мэдээллүүдтэйгээ холбогдох. За зүгээр нэг мэдээллийг сонсоод өнгөрөх биш, илүү их ойлгож өөр дээрээ хэрэгжүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө авах, илүү коучтой болох, эсвэл нэгэнт одоо үүссэн айдас, стресс, трауматайгаа нүр тулж үүнийгээ илүү их эмчлэх боломжийг дараагийн 2 жил бол танд өгөхөөс гадна эргээд таны одоо өөрийнхөө дотоод айдсыг харах өнцөг нүр тулж чадахгүй байгаа өнцгүүд дээрээ хүртэл эдгэрэл зүйлүүдийг бол 70 гараг танд өгнө. Тэгэхээр бол зөвхөн одоо санчир гарыг бол нүр тулах гэдэг энэ бодит үннийг танд өгөхөөс гадна бас 70 одоо энергийг бол эргээд эдгэх, ангаах гэдэг энэ
зүйл рүү бол ордог. Тийм учраас таны амьдралд ямар нэгэн эдгэх, ангаах чиглэлийн remedy зүйлүүдийг та олж мэдэж судалж уншиж юм уу, эсвэл эргээд та сэтгэл зүйчтэй юм уу, эсвэл астрологчтой, эсвэл эдгэгч, ангаагч нэгэн хүнтэй уулзаж өөрийнхөө итгэл үнэмшилгүй байдаг, өөртөө яагаад би өдийг хүртэл ингэж өөрийнхөө энэ зан характер, энэ хэлбэр төрс, өөрийнхөө царай төрх, бие физиолог, сэтгэл зүйн тэр айдас илэрхийлж чаддаггүй эмоц, бие физиологийн ямар нэгэн body shame, магадгүй өөрөөсөө ичдэг ямар нэгэн бие физиолог, зан аран шин сэтгэл зүйн асуудлуудтайгаа бүгднтэй нүүр тулж эдрийг ангаах боломжийг хүртэл танд өгч байна. За нөгөө талаасаа мэдээж гэр бүлийн эцэг эхээс ирсэн юу гэдэг дотоод уур амьсгал, гэр бүлийн хүмүүжил асуудлыг хүртэл та бас өөрчлөх, хэрхэн харах, ойлгох гэсэн ийм олон системтэй нийгмээс ирсэн энэ олон асуудлууд болон хүүхэд наснаас усан төрхөнд чинь магад таны айдас биш, ээж чинь аав чинь айдас хүртэл та өөрийн болгож хүлээн зөвшөөрч магадгүй байсан. Энэ олон бодит төсөөлөл, бодит бус зүйлүүдтэйгээ хүртэл нүр тулж та өөрийгөө илүү их олох боломжийг ирж байгаа энэ хоёр чухал гариг маань танд өгч байна. За нөгөө талаасаа бас мэдээж ирэмийн харилцаа, гэр бүлийн харилцаа, сексийн харилцаа. За сексийн харилцаан дээр хүртэл таны хувьд мэдээж та intimate харилцаа, сексийн харилцааг яаж харддаг юм? Яаж өөрийгөө илэрхийлдэг юм? Энэ дээр хүртэл олон өөрчлөлтүүдийг олж мэдэх боломжтой. Магадгүй таны хувьд ихэнх тохиолдолд эхлээд гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаа эхлээд маш их юм зарцанг байдалд орох. За зарцанг байдалд орохоос гадна эргээд бас энийг ойлгож ухаарах, эхлээд өөрийгөө яаж та илэрхийлж байгаа, өөрийнхөө sexual тэр бэлгийн харилцаан дээр юм уу, дотны харилцаан дээр та өөрийгөө яаж илэрхийлж байгаа вэ гэдгээ хүртэл анхааран харж ойлгож эргээд өөртөө ажиллах болон эргээд хамтрагчтайгаа ажиллах, гэр бүлийн харилцаан дээр үүсэж байгаа дотоод асуудлуудтайгаа нүр тулах бүрэн боломжийг бас энэ үеэр өгнө. Тэгэхээр гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаан дээр ажиллах бүрэн боломжийг бас охины ордныхны маань хувьд ирж байгаа үе бол өгж байна. За нөгөө талаас бас үхэл хахацал, гэнтийн хүндрэл асуудлууд бас магад таны өнгөрсөнд болсон байж бол мөнтэйгээ хүртэл ажиллаж айдсаа үхэл хахацлыг харах өнцөг, амьдралын яг үүссэн устгах эхлэл төгсгөлийг хүртэл ухаарах энэ өнцөг чинь илүү их өөрчлөгдөж, илүү их дахин өсөн дэвчгэд чинь саадлаад байгаа тэр гацаа саадууд бол энэ үеэр арилж эхлэх үе эхэлж байна. За дараагийн орд бол охин жинлүүр. За жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ хоёр чухал томоохон чухал хоёр гариг маань 0% налуутай хоньны ордонд болж байгаа нь таны харилцаа холбоо, ирэмийн харилцаа холбоо. Тэгэхээр гэр бүлийн харилцаа холбоо, ирэмийн харилцаа холбоо, партнер буюу таны хувьд хуулийн дээр хуулиараа гэр бүлийн болсон хин нэгэн хүн. За хуулийн дагуу бизнес эрхлэгчид хоёр талаасаа гэрээ контракт зураад хамтдаа бизнес хийдэг хүмүүс. За гэрээ контракт зураад хамтдаа ямар нэгэн зүйлийг нүүр нүрээ хараад шийддэг харилцааг хариуцсан эсэгт чинь энэ хүү чухал хоёр гариг маань 0% налуутай аялал эхлүүлснээр таны хувьд дээрх хэлсэн зүйлүүд дээр та шинэ эхлэл өөрчлөлтүүдийг тавина. За магад таны хувьд зарим маань энэ үеэр дараагийн жилүүдэд харилцааг харах өнцөг. За ганц биеуд маань гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаан дээр нэг талаасаа маш их бодтой, нөгөө талаасаа бас нэлээд ийм сүнслэг харилцаануудыг их татах нь байна. За дээрээс нь таны хувьд бусдыг харах өнцөг болон партнер гэр бүлийн харилцаанаас гадна бизнес хамтрагчдыг харих өнцөг дээр хүртэл маш олон шинжилэлт, өөрчлөлтүүдийг хийх нь байна. За нөгөө талаасаа бас та өөрийгөө харах өнцөг, хүмүүст илэрхийлэх өнцгүүдийг хүртэл та дахин шинээр эхлэх боломжтой болох нь байна. За дээрээс нь таны хувьд шинэ гэрээ хэлцлийг бас энэ үе дээр хийх бүрэн боломжтой.
Тэгээд энэхүү шин гэрээ хэлцэр маань дараагийн одоо жилүүдэд таны амьдралд бас их том эргэлт өөрчлөлтүүдийг авчрах боломжтой болох нь байна. За гэхдээ энэ нарийн одоо нюанстай зүйлүүдийг бол мэдээж таны натал чартн дээрээс илүү их харна. Ялангуяа энэ кардинал гэж ярьдаг яг ингээд шууд шийдэл гаргадаг хэсгүүд дээр энэ чухал гаригууд маань аялснараа яг чухал одоо яг нөлөөллийг эхлүүлэх. За гэрлэл, бизнес хамтрал гэдэг зүйлүүд бол нэгд гэрээ хэлцээр хийсэн бол мэдээж дараагийн жилүүдэд бол тэгж амархан энийг өөрчлөх гэх юм уу, амархан одоо энэ дэр болох одоо боломж байдгүй учраас энэхүү одоо чухал яг одоо эхлэлүүдийг бол натал чартн дээр илүү их тодорхойлон гаргадана. Гэхдээ бол одоо ерөнхийдөө бүхий л жинлүүрийн ордынхны маань хувьд ирж байгаа энэ хоёр чухал гарагийн нөлөөлөл бол таны хувьд маш бодиттой одоо харилцаануудыг өөртөө татна. Нөгөө талаасаа бас их тийм одоо дотоод нюансууд дээр их сүнслэг одоо хувь тавилангараа учрах ёстой мэдрэмжүүдийг төрүүлсэн энэ бодиттой прагматик харилцаануудыг танд татнаа. Тэгэхээр бол энэ одоо хоёр чухал гариг маань таны хувьд өөртөө итгэлтэй, илүү ухаалаг, илүү зарчимтай, өөрөөс чи илүү их одоо амьдрал үтсэн юм уу, бодит амьдралыг олж харсан юм хүмүүсийг таны амьдралд илүү их татхаас гадна бас нөгөө талаасаа таны хувьд хүмүүст ямар хүмүүст хил хязгаар тавих уу, хинтээ харьцах уу, хинтээ харьцахгүй, хин таны хил хязгаарыг давж чинь, хин таныг илүү их одоо юу гэдэг одоо ямархуу байдлаар харж байна уу, хин танд дайсан үүсгэхэд танд дайсан болоод багтантаа мэдсээр үжиж энийг одоо юу гэдэг чөлөөтэй байлгаад байгаа бэ, одоо юу гэдэг харьцаад байгаа вэ гэдгийг хүртэл та мэдэх боломжийг өгж, за илүү boundary хийх, илүү харилцаа холбоон дээр зөв зарчмуудыг хэрэгжүүлэх боломжийг бол өгж байна. Тэгэхээр бол таныг дараагийн 2 жил болон дараагийн одоо жилүүдэд энэхүү одоо хил хязгаараа тавьж сурах, зөв хүмүүстэйгээ харьцаж сурах. За дээрэс нь хүмүүст үгүй тийм гэж хэлэх юм бүрэн боломжуудыг хийх боломжийг бол энэхүү хоёр чухал гариг маань өгж байна. За нөгөө талаас их тийм хувь тавиланд чинь маш их олон юм сүнслэг сэргэлтүүдийг одоо өгсөн харилцаан дээр чинь хүмүүс амьдралд чинь гарч ирж байна. За дээрэс нь бас холын улс оронд очиж та бас дахин одоо юу гэдэг юм өөр улс оронд очиж relocation хийх буюу одоо өөр газар очиж амьдрах, өөр газар нутагт очиж одоо амьдралыг шинээр эхлүүлэх бүрэн боломжийг бас ирж байгаа хоёр чухал гариг маань өгнө. Мэдээж энэ хоёр одоо гариг маань таныг газар нутаг сольсны дараа бол эргээд маш олон гадны хүмүүс, гадаад хүмүүс, өөр хэл ёстой, өөр шашинтлэгтэй хүмүүсийг татхаас гадна очисон газартаа та маш их юм сэрэлт, өөрчлөлтүүд зүйлүүдийг бол их татсан юм одоо шинэ өөрчлөлтүүд таны амьдрал дээр гарч ирэх нэ. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо энэ чухал хоёр гариг иргэсэн маань нөлөөлөл таны амьдралын хаана сэрэлт өөрчлөлтүүд, хаана шинжилт өөрчлөлтүүд, хаана хамгийн их бодиттой болон за дээрэс нь илүү их золиостой шинжилт өөрчлөлтүүдийг татж байна. Мэдээж таны хувьд эргээд бусдад одоо туслах, бусдад хариу нэхэлгүй үйлчлэх гэдэг дээр бас идэвхтэй болж байна. Тэгэхээр таны хувьд ажил амьдралын хувьд болон өдөр тутмын цагаа өнгөрөөдөг хэсэг, өдөр тутмын амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг хэсэг буюу ажил, эрүүл мэндийн байршил, за өөрийн чинь цаг нараа өнгөрөөдөг, цаг тутамдаа хийдэг зүйлүүд дээр их идэвхтэй өөрчлөлтүүдийг бол авчирна. За тэгэхээр бол таны хувьд ирж байгаа жилүүд бол та энэ хоёр чухал гаригийн нөлөөлөл таныг ямар нэгэн одоо тэжээвэр амтантай болох, ямар нэгэн тэжээвэр амтан магадгүй зарим маань авах, за зарим маань ямар нэгэн одоо цаг нараа байнгын одоо өнгөрөөдөг газар буюу эрүүл мэндийн газар ихэнх тохиолдолд одоо өвчтөй, асуудалтай, зовсон, арчилгаа шаардлагатай юм хүмүүс юм уу амтан зүйлд одоо өөрийнхөө сервис үйлчилгээг үзүүлэх шаардлагатай болж байна. Тэгэхээр энэ маань нэг талаараа таны хувьд маш их зүйлийг сурахад нөлөөлнө. За санчир гариг бол
таны астрологийн чартны 6 дахь байршил буюу энэ бол маш зөв байршил гэж үздэг. Яагаад тэгэхээр таны хувьд бол өөрийнхөө саадуудыг, асуудлуудыг маш зөв олж хараад бодитойгоор ажиллах боломжийг өгдөг гэсэн үг байна. Тэгэхээр Далавантай хамт энэ хүү одоо чухал прагматик гариг буюу санчир гариг маань байршснараа таны хувьд мэдээж өөрийнхөө хийж байгаа зүйлд тодорхой хэмжээнд итгэл үнэмшилтэй хандах, өөрийнхөө хийж байгаа зүйл бусдад тусалж байгаа зүйлүүд дээр хариу нэхэлгүйгээр нөлөөлөх. За дээрэс нь одоо ажил амьдралдаа одоо өдөр тутмын тулгамддаг асуудлууд дээр та илүү их юм зөв утга учраар нь олж харах юм бол мэдээж хүний хувьд ямар нэгэн учир шалтгаантайгаар аливаа асуудлуудыг туулж идэг. За асуудлуудын дараанаас мэдээж одоо бодит таатай өөрчлөлтүүд нь гарч ирдэг тийм үү. Тэгэхээр мэдээж ямар нэгэн зүйл болж байгаа бол хүндрэл саадууд гарч байгаа бол энэний цаана мэдээж дахиад таатай эерэг өөрчлөлтүүд тийм уналтын дараа босолт байдаг гэдэгтэй адилхан таны хувьд мэдээж энэхүү зүйл маань санхүүгийн одоо асуудалтай та одоо нүр тулгамдж болохын үр ширтэй холбоотой асуудалтай та нүр тулгамдж болохын зарим маань энэ үеэр бас одоо ажил төрлийн одоо хүндрэлүүдийг туулж иж болохын эрүүл мэндийн асуудлуудыг туулж иж болох юм. Гэхдээ эргээд энэ маань танд асар их эерэг одоо өөрчлөлтүүдийг асар их зүйлүүдийг сурсан юм уу гэдэг болов уу. За нөгөө талаасаа та гэр бүлийнхэндээ айгүй хэрэгцээтэй байх нь байна. Энэ үе дээр одоо гэр бүлийнхаа гишүүдүүдэд таны тусламж, тус нэмрүүд их нөлөөтэй болж эхэлнэ. Тэгэхээр одоо ах дүүстэй туслах, эсвэл эргэн тойрны хүмүүстэй хин нэгэн хүнд нь зүгээр ахуйн шаардлагатай тусламж дэмжлэгүүд хүртэл гарч ирэхэд та одоо тэр үед нь байж өгөх шаардлагатай, нөлөөлөх одоо үйлчлэх шаардлагатай, бодиттойгоор ажил амьдралд нь туслах шаардлагатай юм үед бол тань дээр гарч ирэхээр байна. За ажил төрөл дээр дайсагнал саадууд үүсэх боломжтой. Гэхдээ энийг та мэдээж одоо илүү сүнслэг оршихуй талаас нь харах юм бол мэдээж альва зүйл дайсагнал саадууд бол зүгээр ч нэг гарч ирэхгүй таныг эргээд өөрийгөө танихад, өөрийгөө ажиллахад, өөрийнхөө хувьд илүү их урт удаан хугацаанд сууж мэрэгшгэд нөлөөлдөг зүйл. Мэдээж та дайснаа давахын тулд ажлын байран дээр тантай өрсөлдөж байгаа хүнийг давахын тулд илүү их сурч мэдэх, илүү их боловсрох, илүү их ажиллах, илүү их урт цагаар өөрийнхөө ажлыг хийж дайснаа даван туулах гэх юм уу, эсвэл өрсөлдөгчөө даван туулах шаардлагатай болдог бол за энэ үеэр танд илүү их одоо танд амьдралаас суралцах ухаан, илүү их уртсан цагаар ажиллаж, илүү их өөрийнхөө асуудлуудыг даван туулах ухаан, за эрүүл мэнд дээр хүртэл та өөрийнхөө эрүүл мэндийг харж байгаа өнцөг байдал дээр хүртэл мэдээж та эрүүл мэнд дээр зөвхөн эм уугаад идэхгүй гэдгийг ойлгох. Дээрэс нь илүү их өөрөө бие физиологоо хөдөлгөж сурах, эсвэл зөв хооллож сурах, зөв амарч сурах, ашигтай яг зөв үедээ яг ямар үедээ та одоо юу гэдгийг хэрэгцээ шаардлагат хоол хүнсний шимт хичээлээ авч ийн үгүй юу гэдэг дээр хүртэл ажиллах энэ маань үүдгэртэй боловч таныг нэг төрлийн цаг нартай ийм одоо элемент рүү юм уу амьдралын хэлбэр рүү бол санчиргарыг Далавантай үүснээр өгнө гэсэн. За Далаван гариг бол таныг нэг төрлийн цаг нартай байдлаас чинь жоохон залхаасан, илүү их цаг нараа барьж чадахгүй болох юм байдалтай анхаарах хэрэгтэй. За энэ дараагийн орд бол номын орд. За ирж байгаа энэ хоёр чухал гариг буюу Далаван санчир гариг хоньны орд 0% налуудаа аялж байгаа аялал маань таны амьдралын амьдралаас аз жаргалыг мэдрэх. За өөрөө чинь дур сонирхол, хобби, үр хүүхэд гэсэн одоо зүйлүүд рүү илүү хичээлтэй байдаг юм. За тэгэхээр бол номуудын маань хувьд ирж байгаа энэ чухал аялал бол таныг яг чухал. Магадгүй та маш олон зүйлүүдийн хоббитой, маш олон зүйлээс аз жаргалыг мэдэрдэг, маш олон янзын зүйлүүдэд үр дүнгээ өгдөг бол энэ дундаас ягаад ч юм таныг хамгийн их одоо сүнслэг, за тэгээд их тийм утга учиртай болгодог нэг тийм одоо зүйл, аз жаргалыг өгдөг зүйл байна. За энэ зүйл дээр илүү их анхаарлаа хандуулж олон янзын хобби, олон янзын дур сонирхолтой зүйлүүдээс илүүтэйгээр энэ дундаас таны амьдралыг, утга учирыг, үр хүүхдэд чинь болон өөрийн чинь аз жаргалыг мэдэрхэд хамгийн их нөлөөлдөг нэг зүйлээ сонгоо авч үнэлэгээ илүү их одоо
сурч мэдэж илүү их өөрийгөө золиослох юм шаардлагатай үе бол эхлэхээс гадна магад таны хувьд ирж байгаа одоо 2 жил нэг төрлийн өөрийгөө илүү их сурган хүмүүжүүлэх, өөрийгөө илүү их бүтээхэд элдв янзын хоббинаас илүүтэйгээр дахин сурч мэдэх, өөрийнхөө яг хоббигоор сурах, өөрийгөө яг одоо хүмүүжүүлэх юм боломж руу бас орно. За нөгөө талаасаа бас ямар нэгэн байдлаар одоо үр хүүхдтэй бол үр хүүхдүүдтэйгээ харилцаа үр хүүхдүүдийн чинь сургууль соёл болон үр хүүхдүүдийн чинь одоо боловсрал зүйлүүд дээр илүү их анхаарал танд ирэхээс гадна за далааван санжир гараг хамтдаа аялснараа таны хувьд нэг төрлийн одоо хоббигоо үр дүн болгох, хоббигоо илүү их ажил хэрэг болгох. Нөгөө талаасаа бас одоо хэтэрхий их эрхчлөөтэй байсан бол хэтэрхий их одоо юу гэдэг юм өөрийнхөө хувьд дурлаад байгаа, сонирхоод байгаа зүйлүүдийнхаа яг бодит цаад мөн чанарыг ойлгох. За зарим маань шинэ хобби эхлүүлэх, шинэ зүйл сурах, шинэ хоббиныхаа араас илүү их үр дүнтэй эрэл хайгуулахыг сурч мэдэх гэсэн. Иймэрхүү зүйлүүд рүү бол орох өндөр боломжтой. За далааван гараг маань одоо нэг төрлийн таныг одоо илүү их inspired буюу өөрийнхөө одоо итгэл үнэмшлийг мөндөд чиглүүлж өөрийнхөө дур сонирхлыг илүү их ажил хэрэг болгохоос гадна хийж байгаа хобби чинь юм уу дурлаад байгаа зүйл чинь танд ямар нэгэн байдлаар утга учир өгөх шаардлагатай. Тийм болохоор таны хувьд ирж байгаа жилүүд танд утга учиртай. Дурлаад байгаа зүйл чинь танд илүү их нөлөөтэй, эргээд таныг хүмүүжүүлэх, эргээд таныг өөрийгөө илүү их зөв чиглүүлэхэд нөлөөлсөн юм зүйлүүд байх шаардлагатай болно. Зарим тохиолдолд энэ үеэр та сурах сонирхол илүү их идэвхтэй болно. Эргээд энэ маань таны нийгэмд эзлэх байр суурьнд ч асар их нөлөөтэй байж болно. За нөгөө талаасаа бас таны хувьд ямар нэгэн зүйл эхлүүлчихэд хаяад байдаг бол энэ зүйлийнхаа араас илүү тууштай явах боломжийг бол энэ хоёр чухал гариг маань танд өгч байна. За аз жаргалыг одоо юу гэдэг хобби одоо өөрийгөө илэрхийлэх байдлууд дээр ч гэсэндээ та юу гэдэг юуны араас илүү их яваад байна. За жишээлбэл зарим маань хэтэрхий их одоо допамин хөөсөн ч гэдэг юм. Хэтэрхий их одоо олон янзын зүйлүүдийг сонирхол болгож хөөгөөд ч юм уу. Магадгүй энэ маань танд санхүүгийн рискэнд хүртэл оруулдаг бол энэ үеэр та илүү эргээд өөрийгөө хумж, өөрийгөө зөв чиглүүлж, өөрийнхөө яг чухал гэсэн зүйлүүдэд илүү их одоо анхаарлаа хандуулж, зөв яг тохирсон хобби, аз жаргалыг өгдөг зүйлүүдэд илүү голчлон барьж авахд энэ хоёр чухал гариг маань нөлөөлөхөөс гадна хүүхэд сургууль соёл ямар нэгэн ийм одоо хүүхд рүү чиглэсэн сургууль соёл ерөнхий боловсролын систем зүйлүүд рүү чиглэсэн ямар нэгэн одоо та хэрвээ буйны үйл ажиллагаа хиймээр бол энэ зүйлүүдэд илүү их одоо хөрөнгө оруулалт хийж нөлөөлөх бас өндөр боломжтой ийм үе бол эхэлж байна. За нөгөө талаасаа бас бусдад сурсан мэдсэн зүйлүүдэд заах, чиглүүлэхэд та өөрөө эргээд маш их одоо ийм зөв диктатур хүмүүжлэлтэй байдлаар бас олон зүйлүүдийг шийдэж нөлөөлөх боломжууд бас тань дээр гарч ирэх юм байна. За хүүхдтэй холбоотой би хүүхдтэй номуудын маань хувьд мэдээж хүүхдүүдэд чинь хувьд илүү их өрөөс ч холдсон, илүү их бие даасан, илүү их одоо том хүн болсон ийм өөрчлөлтүүд бас мэдрэгдэх боломжтой. За нөгөө талаасаа зарим үед энэ тохиолдолд өөр хүүхдүүд чинь ус их орон сольж өөр ус орон руу сургууль соёлд явах юм уу маш том юм өөрчлөлтүүд бас одоо гэр бүл өөр хүүхдүүдийн чинь амьдралд бас гарч ирэхийг хүсэх байна. За энэ дараагийн орд бол матрын орд байна. За матрын ордынхны маань хувьд ирж байгаа энэ хүү томоохон чухал далааван санчир гарагийн нөлөөлөл таны амьдралын амьдрах газар, орон байр, нутаг ус, эцэг их, удам судар гэдэг зүйлүүдтэй маш чухал нөлөөтэй. Тэгэхээр матруудын маань хувьд энэ нутаг ус, газар нутаг, удам судар, гэр бүл гэдэг зүйл дээр
асар чухал өөрчлөлтүүд, сүнслэг оршихуй гэдэг зүйлүүд бол асар чухал нөлөөтэй. Тэгэхээр бол таны хувьд гэр бүлээ удам судраа судлах, за эцэгтэй холбоотой одоо талыг судлах, за тусдаа гарах, гэр бүлээ дахин өрх тусгаарлах. За нөгөө талаасаа бас газар нутаг солих, өөр улс оронд очиж амьдрах, өрх тусгаарлах гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй болж эхэлж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд өөрийнхөө удам судар гэр бүлийн холбогдлолтой мэдээллүүдийг энэ үеэр хэн нэгэн хүнээс сонсох, авах, мэдэх. За тэгээд бас одоо энэхүү энерги маань таныг удам судартай холбоотой урд нь таньж мэдгүй байсан, одоо мэддгүй байсан хэн нэгэн хамаатан садантай чинь ойртуулах. За эцгийн талын одоо урд хожид мэдээгүй байсан зарим нэгэн эд зүйл, энерги зүйлүүд таны амьдралд ил гарч ирэх, мэдэх гэсэн ийм өөрчлөлтүүдийг үүсгэхээс гадна таны хувьд одоо гэр бүлийн амьдрал, орон байртай холбогдсон олон өөрчлөлтүүдийг энэ үеэр бас энэхүү хоёр гариг маань танд өгч байна. Нөгөө талаасаа бас одоо юу гэдэг нь дотоод хүн өөрөө өсөх, торних, хүн болох, биеэ даад сурах, за өөрийнхөө одоо дотоод сэтгэл зүйг сонсох, өөртөө ажиллах гэдэг дотоод өөрчлөлтүүд, дотоод сэргэлтүүдийг бас энэхүү хоёр гариг маань матруудад маань өгч байна. Тэгэхээр бол энэ үеэр матрын ордны мандалттай хүмүүс болж өгвөл одоо ямар нэгэн өөрчлөлтөнд бие дааж, бэлэн байж, альва асуудал дээр илүү их одоо өөрийнхөө үнцэг, өөрийнхөө одоо дотоод ертөнц байдлуудыг чиглүүлэх. За гэр бүлийн ямар нэгэн бас одоо сөрөг харилцаа, гэр бүлийн зарим нэгэн одоо дотоод харилцааны асуудлууд таныг магад одоо эргээд тусдаа гарч шинэ алхам хийх, шинэ системийг юм гэр бүлийн одоо харилцаа бий болгоход хүртэл нөлөөлөх юм өөрчлөлтүүдийг бас нэг талаараа танд өгөхөөс гадна илүү эерэг спиричуал талаас нь харах юм бол эргээд одоо өөрөө чинь сүнслэг оршихуй, дотоод мэдрэхүү, за дээрэс нь энийг одоо гэр бүлдээ бас ажил амьдрал болгох, гэр бүлдээ бас одоо нэвтрүүлэх бас бүрэн боломжуудыг бас өгөхөөс гадна өөрийнхөө хүссэн яг одоо гэр бүлийн амьдралыг бий болгох, гэр бүл орон нутаг солих, очих ёстой газраа очих, нүүх суух хүртэл ийм өөрчлөлтүүдийг энэхүү хоёр чухал гариг маань танд өгч байна. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордныхны маань хувьд ирж байгаа энэ хоёр чухал гариг 0% налвтай хоньны орд нь болж байгаа нь таны бодол санаа, бизнес, ах дүүс, гэр бүл, хамаатан саднуудтай холбоотойгоор бас дээрэс нь хэрвээ та одоо хуваараа бизнес эрхэлдэг, сошиал медиа дээр ажилладаг бол энэ дээр маш их өөрчлөлт шинжилтүүд бол гарч ирж байна. За ерөнхийдөө бол бомбын ордны мандалттай хүмүүсийн маань ирж байгаа энэ чухал хоёр гаригийн нөлөөлөл ах дүүс, гэр бүл, хамаатан садантайгаа харилцаан дээр шинэ ихтгэл өөрчлөлтүүдэд явахаас гадна тэднэртэй харилцаа холбоон дээр маш олон өөрчлөлтүүд гарч ирнэ. За нөгөө талаас бас харилцаа холбоо маань илүү одоо хол байх боловч сэтгэл зүй мэдрэмжээрээ илүү ойртох гэх юм уу да. За ямар ч байсан таны хувьд дараагийн жилүүд бол харилцаа холбоо илүү хүндий, хол байхаас гадна эргээд одоо юу гэдэг нь илүү бага уулздаг ч юм уу, эсвэл бага ярилцдаг ч юм уу, иймэрхүү одоо зүйлүүд бол бий болохыг үгүйсэхгүй. За нөгөө талаасаа бомбын ордныхны маань хувьд ямар нэгэн бодол санаанд одоо шин зүйл сурах, өөрийн болгох чадамжуудыг илүү их одоо анхаарч эхлэх юм байна. Тэгэхээр бол таны хувьд болж өгвөл өөрийнхөө сурыг гэсэн зүйлүүдийг сурч мэдэх, өөрт чинь нөлөөлөл өгж байгаа зарим нэгэн одоо мэдээллүүдийг өөртөө ажил хэрэг болгохын тулд юм уу, өөрийнхөө амьдрал хэрэгжүүлэхийн тулд дахин сурах боломжийг бас үргэлжлүүлж байна. Ялангуяа энэ маань хоёр гараараа бүрддэг, хоёр гараараа хийдэг зүйл зурж сурах, баримл хийж сурах, эсвэл ямар нэгэн шинэ аппликейшн дээр ажиллаж сурах юм. Иймэрхүү зүйлүүд бас болохыг үүсэхгүй.
За нөгөө талаасаа болохоор бас энэхүү одоо өөрчлөлтүүд маань таны хувьд магад таны хувьд жишээлбэл одоо хизээч та одоо юу гэдэг машин барьж сураагүй бол энэ үед машин барьж сурах ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар өөрт чинь их удаан хугацаанд чадахгүй байсан, нүүр тулж чадахгүй байсан зарим нэгэн асуудлуудыг үүсгэн. За нөгөө талаасаа таны бодол санаа үе их тийм төөрөлдөх. За бодол санаан дээр юм гаргаж байгаа шийдвэр дээр их эргэлзэх. Иймэрхүү зүйлүүдийг бол далааван гараг авчрахаас гадна санчир гараг маань энэхүү одоо юу гэдэг шийдвэр гаргаж чадахгүй үедээ гараараа ямар нэгэн зүйлийг хийж бүтээж юм, гараараа ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулснараа юм уу, эсвэл хит их сошиал медиа, хит их олон хүмүүсийн жижиг шажиг яриа зүйлүүдээс та хоолдож эргээд хоёр гараараа ямар нэгэн зүйл бичих тэмдэглэх, эсвэл зурах, эсвэл барих ийм үед таны амьдралд маш их хэрэгцээ шаардлагатай. Тэгснээрээ таны хувьд эргээд өөрийнхөө хүсэж байгаа тэр хийх гэж бүтээх гэж байгаа ажил, бизнес зүйл юм уу, хийж бүтээх гэж байгаа зүйлүүд дээрээ эргээд их тийм зөв голдрол, зөв чигүүдийг олохоос гадна ямар нэгэн зүйлийг яг ингээд олон зэрэг хийх биш. Нэг нэгээр хийх, нэг зүйл дуусгасны дараа дараагийн зүйлийг хийх, дараагийн зүйлийг эхлүүлэх ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ямар нэгэн байдлаар ажил бизнес системтэй явах юм бол танд илүү үр дүнтэй болохоор одоо байна. Тэгэхээр таны хувьд болж игэл ямар нэгэн зүйлийг илүү гардан авч хийх, өөрийнхөө гарын дор болгож сурах, олон янзын мэдээлэл дундаас илүүтэйгээр яг бодит мэдээллийг шүүрч аваад тэрнтэйгээ ажиллах, олон янзын зүйл зэрэг эхлүүлэх биш. Харин илүү их өөрийн чинь бодол санаанд төрөлтөл үүсгээд байгаа тэр нэг зүйлийг барьж авч илүү өөрийн болгож сурч мэдэж гарын дор одоо болгосноор энэхүү одоо хоёр чухал гарагийн маань нөлөөлөл тань маш үр дүнтэй өөрчлөлтүүдийг ажил бизнес дээр чинь ялангуяа хуваарай бизнес хийдэг бол үр өгөөж өгөх боломжоор хангаж өгнө гэсэн. Тэгэхээр жишээлбэл таны хувьд олон зэрэг аялалд явах биш, яг нэг аяллыг сонирхоо тэрнийхээ араас явах. Эсвэл таны хувьд олон зэрэг шинэ одоо зургуудыг эхлүүлэх биш, нэг зургаа эхлүүлж аваад тэрийгээ зурж дуусгасны дараа юм уу, нэг ном бичиж дуусгасныхаа дараа юм уу, нэг сэдвийг барьж авсныхаа дараа эргээд энийг маш их задлсныхаа дараа ч юм уу, өөрийн болгосныхаа дараа ч юм уу, эргээд дараагийнхаа үйл явдлуудыг хийх шаардлагатай. За дээрээс нь энэ spiritual сүнслэг одоо энэ далаамангийн нэрийг таны ах дүүс гэр бүлийн харилцаа, ялангуяа сиблингийн хооронд бол нэлээд олон өөрчлөлтүүд бол болохоос гадна ямар нэгэн ойрын аялал, ямар нэгэн утга учиртай одоо аяллууд таны амьдрал дээр бас энэ хүү чухал гаргуудын нөлөөгөөр өгөх нэ. За хамгийн сүүлийн орд бол загасны орд. За загасны ордныхны маань хувьд, загасны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд за ирж байгаа энэ одоо чухал далааван санчир гараг хоньны орд 0% налуутай аялж байгаа аялал маань таны одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, за өөрийгөө илэрхийлэх байдлууд төр чинь маш их нөлөөтэй. Тэгэхээр энэ одоо үе маань таны амьдрал дээр санхүүгийн хувьд, за дээрэс нь өөрийгөө харах, өөрийгөө бодтойгоор илэрхийлэх үнцэг, за тэгээд өөртөө байгаа эдлэл, эд зүйл, санхүүгийн зүйл, хадгаламж зүйлүүдтэй холбоотойгоор, за дээрэс нь бас таны хувьд мөнгө санхүүг харах үнцэг юм уу, мөнгөтэй холбогдсон эсэг зүйлүүдийг хариуцсан. Тэгэхээр таны хувьд энэ далааман санчир гарагийн нөлөөлөл таныг ямар нэгэн байдлаар ингээд санхүү хөрөнгө оруулалтын дээр чинь дотоод зүн мэдрэмж чинь төрүүлсэн юм хөрөнгө оруулалтууд маш их гарч ирэхийг бол үүсэхгүй харагдаж байна. Магадгүй таны хувьд дотоод одоо мэдрэмж зөнгөө сонсоод за энэ зүйлд одоо энэ мөнгийг оруулаад одоо аригжуулах юм болч гэдэг юм уу, санхүүгийнхаа одоо хувьд эрх чөлөөнд хүрэх юм байна гэдэг юм уу, эсвэл мөнгө төгрөгөн дээр ингээд дотоод дуу хоолой ч маш их юм сэтрээсэн хөрөнгө оруулалтууд бол таны амьдрал дээр гарч ирнэ. За тэгэхээр энэ маань бас нэг талаараа үр дүнтэй, нөгөө талаараа бас асуудлыг бол авчрах нэ. Тэгэхээр далааван санхүүгийн байдал дээр ирснээрээ танд ягаад ч юм маш олон боломжуудыг өгдөг. Гэхдээ энэ боломжууд бол бодиттой бус зарим тохиолдолд
мэдрэмж их шаардсан ийм одоо хөрөнгө оруулалтууд бол гарч ирдэг. Тэгэхээр санчир гарагийн нөлөөллөөр бол энэ хөрөнгө оруулалтыг ажил хэрэг болгох бүрэн боломжтой. Гэхдээ маш зөв одоо channel хийх гэдэг юм уу, зөв мэдэрчээж хөтлөхгүй бол та санхүүгийн одоо уналтанд бол орох бүрэн боломжтой үе ирж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За зарим тохиолдолд санхүүгийн байдал дээр 70 мянган гарыг ирснээрээ та зарим нэгэн байдлаар одоо бусдад хариу нэхэлгүйгээр одоо өөртөө байгаа эд зүйлээсээ өгөх эсвэл одоо зарим нэгэн байгууллага одоо зарим нэгэн зүйл дээр бодит ийм donation үүсгэх гэдэг юм уу, одоо хин нэгэн хүнд одоо мөнгө төгрөг өгж хариу нэхэлгүй одоо туслах ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бас тодорхой хэмжээнд ажиллах шаардлагатай. 70 мянган гариг бол өөрөө sacrifice буюу золиос шаардагдана. Тэгэхээр санхүүгийн одоо хувьд таны хувьд ямар нэгэн байдлаар буруу мэдрэмжээр алхам хийснээр санхүүгийн том сургамжтай үйл явдал татах боломжтой үе байгаа. Эерэг одоо мэдрэмж, эерэг зөв одоо мэдрэмжтэй хөдөлж чадах юм бол та дараагийн жилүүдэд бол санхүүгийн маш том боломжийг атгаж аваад энэ маань танд үр өгөөж явал үргэлжлүүлэн дараагийн 35 жилдээ өгөх хүртэл бүрэн боломжтой юм үе бол эхэлсэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр таны хувьд болж өгвөл одоо их зөв дуу хоолойг сонсож, зөв одоо санхүүгийн эхлэлийг, хөрөнгө оруулалтыг тавих шаардлагатай ийм одоо үе бол болж байна. Тэгэхээр бол мэдээж энэний эхлэл одоо зүйл дээр та ямар нэгэн donation үүсгэх, хөрөнгө оруулалт хин нэгэн хүнд одоо туслах гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн зүйлд одоо өөрийнхөө сэтгэлийн буянг одоо илгээх гэдэг юм уу, ийм шаардлагатай үе бол таны хувьд байх бүрэн боломжтой. За нөгөө талаасаа бол мэдээж өөрийнхөө үнд зүйлийг ойлгох, өөрийнхөө одоо хувьд өөрийгөө хэр их үн цэнтэй одоо юу гэдэг нь өөрийгөө хэр их бусдад зөвөр ойлгуулж, өөрийнхөө үн цэнийг зөвөр тогтоож, санхүү мөнгөний асуудал дээр маш зөв мэдрэмжтэй алхам хийж байгаа зүйлдээ талархаж сурах гэдэг бол энэ хоёр чухал гаригийн нөлөөлөл таны санхүүгийн байдал дээр байгаа учраас илүү их талархах, байгаа зүйлдээ илүү их ариу гантай одоо ашиглах, байгаа зүйлээ илүү их хайрлж, гамж, хадгалах гэдэг энэ зүйлүүдийг хүртэл эргээд энэ хоёр чухал гариг маань одоо нийлснээрээ танд өхөөс гадна гэр бүлийн амьдрал, санхүүгийн асуудал бол таны хувьд бол хамгийн их юм зөв тооцоололт, за тэгээд бас их тийм зөв харах өнцгүүдийг өгсөн ийм жилүүд бол тань дээр дараагийн жилүүд нөхөө хоёр чухал гаригийн нөлөөлөл бол танд өгнэ.